агаарын бохирдлын түвшин гамшигын хэмжээнд хүрсэн гэдгийг тодорхойлох тийм үндэслэл нь яг юу вэ? Одооноос нэг 2 жилийн өмнө бол Монгол Ардын намаас ингэж одоо энэ төрийн тэргүүн хүн өөрөө ийм утгуур байдлаар орж ирээд байгаа явдал бол энэ Монголын ард түмний сайнаар нөлөөлөхгүй шүү. Сонингоор улс төрч ялаа хоёрыг хөнөөдөг. Монголын анхны мэдээллийн сайт Сонин цэгэмен. Сайн байна уу. Тэгэхээр сонгуулийн хууль өөрчлөлт батлагдлаа. Энэ удаагийн энэ сонгуулийн хуулийн онцлог нь юу вэ? За 2020 онд одоо явагдах улсын их хурлын сонгуулийн тухай хууль эцэслэн батлагдлаа. За энэ хуулийн одоо онцлог давуу тал онцгой зүйл их юм бол авилга албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд бол одоо улсын их хурлын сонгуульд нэр дэвшихгүй байна гэдэг энэ заалтыг оруулж өгснөөрөө бол онцлогтой гэж бодож байна. Тэ одоо энэ бол авилга албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгүүлсэн бол улсын хурлын сонгуульд нэр дэвшихгүйгээр болж байна. Энэ бол нэг хувь хүний юм уу 2-3 хүнд зориулсан одоо тийм заалт гэж бол харахгүй байна. Энэ бол нийт одоо нэр дэвшигчдэд зориулсан цаашлаад одоо улс орны нэр хүнд улс орны хөгжил дэвшилтэй холбоотой томоохон одоо заалт орлоо гэж бол харж байгаа. Тий. Авилга гэдэг маань өөрөө бол нийгмийн хор тавдар шүү дээ. Тий. Авилга байгаагүй бол өнөөдөр ядуурл ийм хэмжээнд байхгүй байсан. Авилга байгаагүй бол жижиг дунд үйлдвэрлэл хөгжиж байсан тийм ээ. Авилга байгаагүй бол одоо гадаа ингээд төгж ирээд байж чадахгүйсэн. Авилга байгаагүй бол утаа одоо энэ хэмжээнд бол хүрэхгүйсэн шүү дээ. Цэвэр агаар сангийн мөнгийг тэрүүн марн одоо хоосолж хувааж идсэн. Энэ авилга бол өөрөө улс орны хөгжил дэвшлийг бол хойш нь татсан. Тэгэхээр авилгын хор нөлөө, мөн үр нөлөө гэдэг бол нэг хүн юм уу 2-3 хүн дээр бол тусдаггүй. Авилгын хор нөлөө бол улс оронд ард түмний нуруунд дээр одоо ирдэг, ядуурл бий болдог. Улс орны хөгжил дэвшил доройтдог. Эдийн засаг сулардаг. Ардчил одоо бас тийм ээ сулардаг. Тэгэхээр энэ авилгатай холбоотой авилгын гэмт хэрэгт одоо энэ холбогдсон энэ хүмүүсийг ингэж улсын их хурл парламентэд нэр дэвшүүлэхгүй байх энэ заалт бол онцгой заалтаа. Үнийг бол одоо дэмжих ёстой гэж бодож байгаа. Мөн том мажоритор системээр явах боллоо шүү дээ. Энэ систем ер нь улс их оронд ашигтай тал нь юу вэ? Тэ одоо сүүлийн одоо ардчлалын 30-аад жилийн хугацаанд ерөнхийдөө 6-7 удаагийн парламентын сонгуул явж байна. Ер нь жил болгон л баг сонгуулийн өмнөх жилд ингээ одоо сонгуулийнхаа тогтолцоог өөрчилдөг энэ нэг тогтсон хэв маяг гэх юм уу да бий болчлоо шүү дээ. Тэгэхээр том цусан тойрог бол 1992 он 2008 онд бол монголчууд бол том цусан тойрогоор улсын хурлын сонгуулаа хийж исэн. За том тойргийн давуу тал гэх юм бол бас том бодлого явдаг. Нэг одоо аймгийг 3-4 хуваачдаг, нэг дүүргийг 6-7 хуваачдаг биш. Энэ бол цулаараа аймаг дүүрэг одоо нэг болж тийм ээ ингэж ордог учраас том бодлого ялах магадaltaй байдаг. За цаашлах юм бол одоо том давуу тал гэх юм бол одоо шилжүүлэхтэй сонгогч гэж ярьдаг тийм ээ. Зарцаа гэж яриад байгаа. Хэдхэн хүний саналаар 100 хүний саналаар 200 хүний саналаар ялчих боломжтой нөгөө шилжүүлэгчтэй сонгогчийг авчирдаг, мөнгө тараадаг тийм ээ. Энэ одоо мөнгө тарааж байгаа энэ байдал бол одоо харьцангуй буурдаг. Ялтанд нөлөөлөх нь бол одоо багасдаг гэсэн санаа. За мөн одоо бас нэг дутагдaltaй тал нь их юм бол одоо 2008 онд бол би энийг бол сайн мэдчихсэн. Одоо улс төрийн намын одоо нэр дэвшигчд хоорондоо өрсөлддөг. Бие бинийгээ одоо би чийдэ тулдаг тийм ээ. Маргаан үүсдэг. Гэтэл улс төрийн нам бол өөрөө том бодлого дэвшүүлсэн. Сонгуул ялахын төлөө хүчээ нэгтгэхэд бүгдээрээ нэг цул болоод ажиллаж байхад бол том цусан тойргийн одоо бас нэг том дутагдaltaй тал бол нэг тойрогт нэр дэвшиж байгаа хүмүүс хоорондоо өрсөлддөг. Жишээлх юм бол 2 мандаттай тойрог дээр нэг нь Монгол Ардын нам, нэг нь ардчилсан нам шүү дээ. Нэг л юм бэлдэж гэдэг юм тийм ээ. Ийм пиарыг одоо бас их явуулдаг. Энэнд нь сонгогчд бол их өртдөг. Үүнээсээ болоод улс төрийн одоо намын дунд тийм ээ хагарал, тэмцэл тийм ээ үл ойлголцол үүсч энэ сонгуулийн үр дүнд нөлөөлөх хэмжээнд одоо болж үүсхийг одоо үүсэх харахгүй болдог. Эрх баригч нам яагаад энэ системийг сонгосон гэж та ер нь бодож байна?
Гэхдээ одоо тэгэл мэдээч хэрэг эрх барьж байгаа нам тийм ээ одоо энд хамгийн олон байгаа нам бол өөрсдөө одоо буцаад сонгогдох энэ вариант нь ямар байна гэдгийг бол мэдээж тоосч үзэж байгаа. Маш олон одоо сонгуулийн прогноз судалгаа бол хийж байгаа. Ингэж үзэж л одоо том мажоритар системээр явсан байх гэж бодож байна. Гэхдээ энэ эрх баригчид өөрсдөө зориулж хийсэн юм шиг тийм ээ. Одоо сүүлийн 2 сонгуулийг ярих юм бол 2012 онд жишээлх юм бол Монгол Ардын нам бол олон хойсон тийм ээ. Пропорционал мажоритар гэсэн холимог системийг оруулж ирсэн. За энэ дээр бол ялна гэж л тооцсон байлгүй тийм үү. Гэтэл бол бас ялагдсан байдаг. 2016 онд бол ардчилсан нам гэнтхэн энэ тогтолцоог өөрчлөөд жижиг 76 буюу тийм ээ. Мажоритар системээр жижиг 76-аар явуулсан. Үр дүн нь бол одоо та бүхэн мэдж байгаа тийм ээ. Монгол Ардын нам сүр хүчин 65 суудл авсан байх жишээний. Тэгэхээр одоо Монгол Ардын нам сая томцсон тойргоор одоо явуулъя гэдэг шийдвэрт бол хүрч байна. Гэхдээ энэ бол одоо ялтанд хүрнэ гэсэн одоо юу гэдэг сонгуулийн тогтолцоогоор өөрчлөлт ялцдаг тийм бол байхгүй. Харин ч эсэргээрээ сүүлийн 2 сонгуул бол эсрэг гарч байгаа шүү дээ тийм ээ. Эсрэг тусч байгаа. Тэгэхээр энэ бол нэгтэр одоо өөрсдөө ялна гэж бодсноос илүүгээр бас сонгуулийн одоо энэ жижиг 76-гийн одоо тий дутагдaltaй талуудыг нөхөж арай их одоо боловсронгуй хооштой одоо пропорционал систем рүү явах тий энэ оролдлогын ихэл бол өөрөө бас том тойрог гэж бол харж байгаа. Тэгэхээр өнгөрсөн сонгуулиар бол сурчлагын хугацааг 18 хоног болгож одоо багасгажсэн бол энэ удаад 22 хоног болгож бас 4 хоногор сонгож штэ. Ер нь 18 22-ийн хооронд ер нь ялгаа байна. Бараг ялгаагүй штэ. Сонгуулийн сурчлагын хоногт бол нэг ачааллуудлага хэрэггүй гэж бол би бодож байгаа. Яагаад гэвэл одоо сонгуулийн сурчлагаа бол 4 жил явдаг болчихлоо штэ. 4 жил явдаг болчихлоо. 4 жилийн өмнө тийм ээ сонгогчдоо юу амлаж ийсэн, юу хэлж ийсэн бэ гэдэг чинь өчигдөр мэт сошиал медиа гэдэг зүйлийн хүчээр өчигдөр хэлсэн юм шиг гараад ирдэг болцсон байна. 2 жилийн өмнө жидүү авсан уу те жилийн өмнө одоо ярьж ийсэн зүйлээ яг эсрэгээр нь хийсэн үү гэдэг чинь бол шууд одоо сонгогч улс төрч хоёрыг холбож байгаа тэр том холбоос бол өөрөө сошиал медиа болчлоо. Амлалтыг нь байнга сануулж байна. Тэгэхээр өнөөдрийн хийсэн үйлдэл чинь тэр 18 хоногт 22 хоногт очиж бол улс төрчд нөлөөлнө. Тэгэхээр энэ сонгуулийн сурчлагын хоногт бол ачааллагдал болохгүй байна. 4 жилийн хугацаанд бол сонгогч бол хинбэ гэдгийг тийм ээ. Одоо өөрийнхөө тойргийн гишүүдийг за тойрогт нэр дэвших гээд явж байгаа санал бодол үзэл бодлоо илэрхийлээд байгаа улс төрчдийг бол одоо ерөнхийдөө бол дүгнэлсэн байна. Сүүлийн асуулт энэ сонгуулийн хуульд одоо танд бол харамсалтай санагдсан заалтууд нь юу? За нэг одоо тийм харамсалтай санагдсан юм бол алга байна. Харин ч одоо би түрүүнд хэлсэн тийм ээ. Авилга алуун тушаалын гэмт хэрэгт ял шийтгүүлсэн нөхдүүдийг оруулж ирэхгүй байх. Энэ том давуу талыг бол энэ сонгуулийн хууль бол бас гаргаж ирлээ. Тийм ээ. Ер нь манайхан бодох ёстой байхгүй. Одоо тэгэл ганц нэг хүмүүс намайг оруулсангүй ч гэдэг юм уу. Намайг одоо хаасан ийм заалтыг орууллаа гэдэг. Үгүй авилга алуун тушаалын одоо гэмт хэрэгт орчоод тийм ээ. Сонгуульд нэр дэвшин парламентын гишүүн болно гэдээ явахаасаа бол ич хэрэгтэй байхгүй. Улс төрийн одоо өндөр соёлтой оронд бол тухайн ийм одоо этгээдийг бол улс төрийн нам нэр дэвшүүлэхгүй шүү дээ. Нэгдүгээрт, хоёрдугаарт нийгэм одоо дэмжихгүй, хүлээн зөвшөөрөхгүй. Тэгэхээр энэ хүн бол одоо парламентын гишүүн болж одоо бодлого тодорхойлж чадахгүй байхгүй. Ер нь энэ авилгачид, хулгайчид тийм ээ парламент руу орж хамгаалалт хүсдэг энэ байдлыг бол одоо залуучууд энэ залуу үе бол тийм ээ өөрчлөх ёстой гэж бодож байгаа. Өөрчлөлтийн одоо энэ бас алхам бол энэ одоо хуулийн энэ авилга алуун тушаалын гэмт хэрэгт ялж шийдгүүлсэн бол одоо нэр дэвшихгүй гэдэг заалтаар бол гарч ирж байгаа. Зөвхөн энэ одоо би түрүүнд хэлсэн тийм ээ авилгын хор нөлөө гэдэг бол ард түмний нуруунд дээр ирдэг улс орны хөгжил дэвшилтэй шууд холбоотой байдаг. Тийм учраас энэ заалтыг бол онцлоод байгаамаа. Тэгэхээр энэ сонгуулийн одоо амин сүнс нь бол сонгуулийн хуулийн амин сүнс нь бол энэ заалтан дээр бол тогтж байгаа. За мэдээж хэрэг одоо процедурын ганц нэг одоо жижиг сажиг зүйл байхыг үгүйсэхгүй. Тэр бол нэг тийм чухал шээ. Сонгуул болдгоороо болно. Хамгийн гол нь сонгуул маань тогтсон цагтаа бодлаан маргаан байхгүй тийм ээ хяналтанд оруулах хэрэгтэй гэж бодож байна. Бас нэг одоо иргэдийг бухимдуулдаг зүйл маань бол энэ 2008 оны сонгуулийн дараа болсон шүү дээ. Томсгосон тойрог тийм ээ сонгуул хийсний дараагаар бол одоо 7 сарын 1 гэж тийм ээ ард түмний эсэргүүцэл маш ихээр одоо үгсэж тийм ээ юу болсныг бол бид нар бүгдээрээ мэдж байгаа. Тэгэхээр энэ одоо давтагдахгүй байхын тулд тийм ээ иргэний хяналт гэдэг зүйлийг иргэн бүр одоо хяналт хийх ёстой гэж бодож байгаа.
Манайхан чинь сонголтоо хийчихэд нөгөө нэр дэвшигчийг сонгочдөг. Сайхан баяр хөөртэй алга ташаал одоо алтаа магтаалаа уншиж байгаа л сонгочдөг. Маргааш нь огцор гэдэл дайраад эхэлдэг. Тэмцэл хийгээл энэ огцорын өстө бүтэхгүй нөхөр байгээл. Тэгээ би юу хэлэх гээд байна гэхээр сонгохынхоо өмнө тухайн нэр дэвшигчийнхаа намтрыг нэг үзээч. Тухайн намынх нь бодлыг нэг хараач. Тийм ээ. Тэгж байгаа 7 хэмжиж нэг одоо огтл гэдэг зарчмаар сонголтоо хийгээд за миний сонголт мөн бас баталгаажж гин үгүй юу? Ямар нэгэн булхайлуугаар орж гин үгүй юу? Нөгөө хар машин, саналын хувцас тийм ээ. Шилжүүлэхдээ сонгогч гэдэг юм уу? Энэ мэт зүйл дээр иргэн хүн өөрөө хяналт тавих бүрэн болцоог бас сонгуулийн одоо хороо тийм ээ олох ёстой гэж би бодож байгаа. Иргэн өөрөө хяналтаа сайн тавьж чадах юм бол за баарггүй гэдэг тийм ээ вариантаар орж чадах юм бол энэ одоо сонгуул шудраг болно шүү дээ. Тэр сонгуулийн дараах тэр маргаан байхгүй байхын тулд иргэний хяналтыг энэ сонгуулиар бол бас чухалчлах зүйтэй гэж бодож байгаа. За баярлалаа. Мөнгөний өмнө хууль хүчин мөхсдөг байсан. Одоо хуулийн өмнө мөнгө мөхсдөж эхэлж байна. Шийдэх гэж сая засаг огцроос багшийн засаг гарсан баг. Шийдгэж 16 он хамт бий болсон. Монгол улсын агаарын бохирдлын түвшин гамшигын хэмжээнд хүрсэн гэдгийг тодорхойлох тийм үндэслэл нь яг юу юм бэ? Одооноос нэг 2 жилийн өмнө бол Монгол Ардын намаас Ингэж одоо энэ төрийн тэргүүн хүн өөрөө ийм хутуур байдлаар орж ирээд байгаа явдал бол энэ Монголын ард түмний сайнаар нөлөөлөхгүй шүү. Сонингоор улс төрч ялаа хоёрыг хөнөөдөг. Монголын анхны мэдээллийн сайт Сонин ЦГМ